Сайн байцгаана уу, Ганаа. За өнөөдөр би та бүхэндээ нэгэн бяцхан видео хүргэхээр бэлдсэн байгаа. За энэ ямар видео юм бэ гэхлээр хүн ба амьтад хоорондын тийм уялдаа холбоо харьцааны талаар бяцхан видео бэлдсэн байгаа. Ингээд тоглон сууж талан сонсноо. Энэ бол Кира. Кира 3 настай хайлын дундах. Кира гэрээсээ хамгийн эрт босдог нь. Хамгийн ажилтай, хамгийн төлгөөхөн, хамгийн сайхан сэтгэлтэй. Хоолоо идэхээр хүлээж байгаа Кира. Кира 1 настайгаас эхлээд халбгаа өөрөө бариад хоолоо өөрөө идэж сурсан. Ер нь бол гэрээсээ хамгийн мундаг сармагч. Харин энэ бол Ноо 1 настай, айлын хамгийн бага. Хамгийн эрх, хамгийн дүрсгүй, хамгийн их арчилгаа шаардлагатай нэгэн. Ноо цэцэрлэгт явдаг. Гэхдээ маш дүрсгүй учраас хүүхдүүдтэй нийлэх ямар ч боломж байдаггүй. Бусадтайгаа эвтэй байх хэрэгтэй гэд багш нь загнахад Ноогийн гаргаж байгаа үйлдэл нь энэ. Сэтгэл нь тавгүй үедээ аль эсвэл хэн нэгэнд цагнуулахдаа тоглоомоо шиддэг мууцаршил. За харин энэ 0-д 20 минут оочор дараалал үүсгэсэн эрхэм хэн бэ? Энэ бол айлын хамгийн том сармөгчин Кения байлаа. Камер бариад орсон чинь Кэм их цочоод хурдан гарахыг шаардж байгаа нь. Энэ бол тэдний ээж. Тэдний ээж хэлэхдээ би амьтдад үнэхээр хайртай. Ялангуяа сармөгчөнд. Хонох газар идэх хоол хэрэгтэй байгаа сармөгчдөд тослонгаа хамт амьдрах нь энэ хорвоогийн хамгийн том аз жаргал. Би энэ гэр бүлээрээ урт удаан аз жаргалтай амьдрахыг хүсдэг хэмээсэн байна. За ингээд энэ гэр бүлийн зургийг харцгаая. Кира, Ноо, Кения ээжийн хамт авсан зураг байна. За харин энэ бол Крисмсаар авсан зураг гэсэн маш хөөрхөн харагдаж байгаа биз? За энэ хүртэл жаргалтай сармөгчингийн гэр бүлийн түүх байлаа. Энэ бол Ноэми 53 настай Солонгос улсын Сөүл хотод амьдардаг Солонгос улсын иргэн. Тэрээр нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг гинэ. Нэвтрүүлгийн багийнханд хэлэхдээ миний том охин салхилахаар дөнгөж сая гарчихсан байна. Орж ирэхээр нь та нарт танилцуулъя гинэ. Тэндон. Хаалга дугарлаа. Охин нь ирж ах шиг байна. Харин энэ өвөө охин нь гэж үү? Үгүй. Энэ бол Сони. Сони 21 настай. Энэ гэр бүлд 21 жилийн турш амьдарч байгаа тэдний охин гинэ. Сонигийн сул тал нь маш удаан, маш залхуу. Дээрээс нь хүний үг сонсох дургүй зантай гинэ. Түүний хамгийн дуртай зүйл нь хумсаа бодуулах. За бас ээжийнх нь хамгийн дуртай зүйл түүний хумсыг бодож өгөх. Ягаан өнгөр бодох уу? Үгүй ээ. Ногоон өнгөр бодох уу? Үгүй ээ гэж толгоогоос ихсэрч байна. Тэгвэл улаан өнгө. Нүдээ ирмэж байна. Сони дургүй зүйлээ илэрхийлэхдээ толгоогоос ихсрээд дуртай зүйлээ нүдээ ирмэж илэрхийлдэг. Сони өглөөнөөс орой хүртэл хамгийн их хийдэг зүйл нь зурагт үзэх. Хүүхэлдэйн кино үзэх дуртай гинэ. Бас усанд ордог гэсэн. Гэхдээ усанд орох тийм ч дуртай биш учраас хэдхэн минут болоод л уснаас гарчихдаг. Ээжийнхээ хамгийн хайртай охин гин шүү. Ноэми хальтхан хүүгээ танилцуулах юм гинэ. Тэдний хүүн 4 настай Юндуур. Юндуурч гэсэндээ Сонитэй адилхан бас л залхуу нэгэн гинэ. 15 хоногтоо 1 удаа гарч ирээд хоолоо иддэг. Хүнжлөөсөө гарах дургу залхуу залуу гинэ. Энэ бол Хиндун. Хиндуг та нар хэдэн настай гэж хамгаалж байна? Амтан судлаачдын хэлснээр Хиндуны 10 настай харагддаг гинэ. Гэхдээ өмнө нь тэр 36 настай. Амтан судлаачид хүртэл итгэж чадахгүй байгаа энэ нохоо үнэхээр 36 настай гэж үү? Нэвтрүүлгийн багийнхан итгэж чадахгүй 36 настай гэдгийг нь нотлох ямар нэгэн зүйл байгаа эсхийг асуухад Кёнжуи гэх залуу цэргээс халагдаад ирэхэд Хэндунги манай гэрт байж байсан гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн. Үүний дараагаар хуучин амьдардаг байсан тосгонд нь очоод Хэндунгийн зургийг үзүүлээд энэ нохойг харж байсан удаатай юу гэж хүмүүсээс асуухад Хэндунги байна штэ. Мэдлгүй яах вэ? Эзэн нь яг л хүүхд чигээ өдөр болгонд хэврээд явж байдаг байсан. Энэ дүүрэгт танихгүй хүн гэж бараг л байхгүй дээ гэлээ.
үнэхээр 36 настай болж таарлаа. Хүүтэйгээ салхилж яваа. Настай хөгшнийг хараагүй юм уу л гин. Өглөөний 6 цаг. Алив над цонх хаагаатахтаа унтаж амармаар байна. Яасан ирц хэрдэг юм бэ? Зэрлэг гахаатай бараг л хамт амьдардаг өвөө. Түүнээс яагаад энэ гахааг тэжих болсон бэ гэж асуухад анхандаа бол заахан тэжээж агаад хаалаад идчихье гэсэн бодолтой байсан чинь жоохон өсгөөд ирсэн чинь үгэнд ороод хүний үг ойлгоод бүр хамт ууланд гараад ирсэн. Тэгээд бүр сүулдэ юу нөгөөтгөө идэх яг л хүүхдчгээ сандаг болсон доо гэж хариулсан. Хүний үг ойлгодогоо. Үнэхээр хүний үг ойлгодог гэж юу? Тэр толгоогоо дохиж мэндэлдэг. Хөлөө үг гэхээр хөлөө өгч чаддаг. Бүр бүжиг бүжгэлдэг гинэ. Харин түүний сул тал бол маш их иддэг. Өглөө, өдөр, орой хэдэн цаг байсан ч хамаагүй, юу ч байсан хамаагүй идэнэ. Тэд хамтдаа хотын төвөр аялна. Түүнээс цочсон ихэнх хүмүүс айж ойрлон зүхтаан. Харин зарим нэг нь гайхна. Хотын төвөр юун зэрлэг гахаа вэ гэд. Тэр доогонд дуртай. Доогийг үнрээр нь хаанаас л үнэртэд мэддэг гинэ. Доог зардаг дэлгүүрийн гаднаас холдохгүй байсан учраас хажуугаар нь өнгөрч байгаа залуу түүнд доог худалдаж авч өгж байгаа дүр зураглал харагдаж байна. Өвөгийн эхнэр хэлэхдээ би бол тэр гахаад нь үнэхээр дургу. Нэг том амтан гэрт орж ирээд өмүүлээд байхаар хэн дуртай байх вэ? Энэ хөгшин л хайрлаад байдаг юм. Яагаад ч хайрлаад байдгийн учрыг би өрдөө ойлгодоггүй. Чи гахаагаа сонгох уу, намайг сонгох уу гэвэл гахаагаа сонгож чадхаар л хүндээ гэсэн ярилцлагыг өгсөн байна. Тайны бүтэн өдрийн турш өвөөгөө дагдаг. Өвөө нь юу ч хийсэн бай, цаг минут тутам дэрэгдэн байдаг. Энэ пермийн захирал ярилцлага өгтөө би 40 жил өвхрийн аж ахуй эрхлэгтээ анхудаа ийм тухал харж байна. Бүр өвөөгөөсөө огтхон ч салахгүй гэж бүр инээд хүрмээр шүү гэсэн ярилцлага өгсөн. Ээжээсээ өнчирч үлдсэн өвчтөй бяцхан туулыг амьдрахад тусалсан хамгийн том ачтан бол өвөө. Түүнд өдөртөө 4-5 удаа халуун сүү бэлдэж уулгадаг. Түүнийг арчлан, эмчлүүлэн, зугаалуулна гэд өдрийн турш завгүй өнгөрөндөө. Зя харин энэ хэм бэ? Таян ийм том болсон байна. Пермийн захирал хэлэхдээ хиттэрхий залхуу, хиттэрхий тарган, хиттэрхий дүрсгүй ганц өхөр бол таян. Бас хамгийн үнэтэй, хамгийн шимтэй хоолыг идэнэ гэж. Хоолоо идэж байгаа таяныгийн зураг харагдаж байна. Эмчийн хэлж байгаагаар таяны хиттэрхий таргалчихсан учраас энэ нь түүний эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөж байгаа гэсэн хэдий ч таяны хоолны дэглэм барьж чадалгүй төвчгүй байгаа гинэ. За энэ харагдаж байгаа зураг бол өвөө болон таяныгийн багын зураг байна. Хамгийн сүүлийн түүх эмээ болон Пеккугийн түүх. Зурган дээр харагдаж байгаа нохоо бол 4 настай Пекку. За харин түүний хажууд түүний найз охин Иббүний буюу хөөрхнөө сууж байна. Тэгвэл тэр өдөр эмээ Пекку хоёрт яг юу тохиолдсон бэ? Өнгөрсөн 8 дугаар сард үүрийн 2 цагийн үед эмээ гинт гэрээсээ алга болчихсон байна. Зөнөх өвчтөй учраас ихэвчлэн гэрээсээ гараа авчихдаг. Тэр өдөр маш хүйтэн, дээрэс нь бороо ороод исэн учраас тэд маш их санаа зовоод бүхий л газраар хайж эхэлсэн. Цаваас ажиглаад исэн чинь Пекку ч гэсэн байхгүй гинэ. 93 настай эмээ, 4 настай Пекку хоёр алга болсон гэсэн. Цагдаад мэдэгдэж албан ёсоор эрлийн ажиллагаа эхэлсэн. Нэг өдөр өнгөрлөө, тэднийг олж чадсангүй. За ингээд тус тосгоны CCTV-нүүдийг бүгдийг ажиглаж үзтэл за нэг камерын бичлэгт Пекку бичигдсэн байлаа. Гэтэл цаана нь эмээ явж байна. Эмээг дагаад Пекку болон түүний найз хүн хоёр араас нь явж байсан гэсэн. За ингээд эрлийн үйл ажиллагаа маш эрчимтэй үргэлжилсэн. Харин гэрээс 2 км-ийн зайд орших нэгэн модод дундаас Пеккугийн хуцах чимээд болцсон. Түүнийг сонссон цагдаа нар хурдаараа очтод эмээ газарт хэвтчихсэн. Түүний дээр нь Пекку хэвтээд байжсэн. Эмээг олох үед түүний биеийн дулаан 34.5 байсан гинэ. Эмчийн хэлж байгаагаар яг энэ дулаанаараа жаахан л байсан бол нас барах магадлал 50% гэж хэлсэн гин. Тэгээд дээрэс нь эмээгийн дээр түүнийг дулаацуулж хэвтэж байсан учраас эмээ хамдулсан гэсэн. Нэг ясандаа
Пеггу эмээгийнхаа амийг аварсан. Тэд нохоогоо анх гудамжнаас олж байсан гинэ. Өөр нохоонд хазуулчихсан маш их бэрцэн байхад нь эмнэлэг даваачаад сувлаад өөрийн нохоо болгож тэжээсэн. За харин энэ бүх ач тасыг мэдэрсэн нохоо эргээд эзэндээ тусалсан гэд түүний гэр бүлийнхэн маш их баяртай байдаг гинэ. За ингээд энэ хөөрхөн амьтдын түүхээр бэлдсэн жижигхэн видео маань дуслаа.